Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2017 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 11-р тогтоолоор даатгуулагчийн урьдчилан сэргийлэх, эрд илрүүлэх, үзлэг оншилгоо шинжилгээнд хамруулах журам батлагдсан. Монгол Улсын эрүүл мэндийн үзүүлэлтийн сүүлийн 5 жилийн судалгааны хүн амын өвчлөл, нас баралтын тэргүүлэх 5 шалтгааныг үндэслэн 40, 45, 50, 55, 60, 65 насны даатгуулагчийн урьдчилан сэргийлэх, эрд илрүүлэх, үзлэг оншилгоо шинжилгээний зарлыг даатгалын сангаас хариуцгаар болсон юм. Үүнтэй холбогдуулан Ховд аймгийн бүсийн оншилгоо эмчилгээний төв дээрх насны хүмүүст үзлэг оншилгоо хийх ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. За ажлын хэсгийн дараагаар нь болохоор эмчилгээ эрхэлсэн орлогч баясгалмаа бусад хүмүүсийг хамруулсан 9 хүний бүрэлдэхүүнтэй одоо баг ажиллаж байна. За эдгээр багууд маань маргаашнаас эхлээд сумуудаар явж үзлэг шинжилгээгээ газар дээр нь очиж шинжилгээг авч үзлэгээ хийж оншилно. За аймгийн төвийн багуудын болон өрхүүдийн тухайн заасан насны одоо иргэд маань бүсийн онцлогоо эмчилгээний төвдөр ирээд ойчир дугааргүйгээр өвөдөнд одоо захимын хажууд бүртгүүлээд өөрт өгөхний хуудас аваад лабораторийн дасгатаар очиж одоо ойчир дугааргүйгээр шинжилгээнд бүрэн хамрагдах ийм боломжуудыг бүрдүүлж ажиллаж байна. Даатгуулагч нь дотор эрхтний архаг өвчлөл болон үе мөчний эмгээг илрүүлэх, хавдрын эрт илрүүлэх гэсэн 3 төрлийн багцаас зөвхөн нэгийг сонгон даатгалтай гэрээ бүхий эрүүл мэндийн байгууллагаар харьяалал харгалзахгүй үйлчлүүлэх бөгөөд бүсийн онцлогоо эмчилгээний төв нь 2017 оны 11-р сарын 1-ээс эхлэн оншилгоо шинжилгээ хийж эхэллээ. Тус эмнэлгээр энэхүү оншилгоо шинжилгээ хийлгэснээр ямар нэгэн дараалалгүйгээр үйлчлүүлэхээс гадна хэвтэн эмчлүүлэх, хяналтанд орох, улмаар 13-ын А маягт Улаанбаатар хотын эмнэлгүүдэд үзүүлэх, онцлуулах давуу талтай гэдгийг хэлж байна. Эрт илрүүлгийн онцлогоо шинжилгээг бүсийн онцлогоо эмчилгээний төвд өгснөөрөө дотор эрхтний архаг өвчин, үе мөчний өвчин, за хавдрын эрт онцлогоо хийх юм аа. За энэ шинжилгээ бүсийн онцлогоо эмчилгээний төвд хийлгэснээрээ нэгдүгээрт тухайн шинжилгээ хийгээд одоо эмнэлэг дээрээ дүгнэлтийн эмч маань хийж хэвтэх шаардлагатай хүмүүсийг ойчир дугааргүйгээр эмнэлэг төвтүүлэх, мөн одоо Улаанбаатар явах хүнд шууд 13А бичиж өгөх. За хяналтанд орох хүнээ шууд одоо жишээ нь хавдрын одоо ямар нэгэн үүсвэр юм хавдартай гэж онцлогдох юм бол хавдрын эмчийн хяналтанд шууд одоо ороод ингээ хянуулаад явах ийм боломжтой байгаамаа. Энэхүү үзлэг оншилгоонд 1952, 1957, 1962, 1967, 1972, 1977 онуудад төрсэн 40, 45, 50, 55, 60, 65 настай даатгуулагчид хамрагдах бөгөөд захин бүртгэлд ойчир дугаар авахгүйгээр өөрийн иргэний үнэмлэх, эрүүл мэндийн дэвтэр карт зэргийг бүрдүүлэн бүсийн онцлогоо эмчилгээний төвийн лавлгааны хэсэгт ажиллах тусгай бүртгэл мэдээллийн ажилтнанд хандан хамрагдах юм а.